Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хүүд улаан удаг төвзөнгөлт хүрээлэн орчимд хуушуур олон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг энэ жил айлуулах иргэдэд олох чиглэлээр ирсэн гэж мэдээлээд байгаа. Хүүд улаан удагт 200 төвзөнгөлт хүрээлэнд 500 орчим иргэд аж ахуй нэгж хуушуурыг зарж байна. Өнгөрсөн жилийн наадмын үеэр хуушуур 800-аас 1000 төгрөгийн ханштай байсан бол энэ жил 1000-аас 1500 төгрөг болж өсчээ. Тиймээ үнэхээр сайн байна. Зохион байгуулалт сайн байна, амт чанар сайн байна. Одоо энэ бүтээгдэхүүнүүд одоо энэ нарийн цэврийн байдал ч гэсэн айгүй хангалттай. Гэхдээ ганц гэм хийх юм жоохон шороор болж гинж. Тэрнээс бол хэлэх юм биш. Өстой сайхан байна. Сайхан наадж байна. Хуушур их сайхан амттай байна. Үүний хувьд 1000 төгрөг гэж байна. Энэ жил анх удагийн хуушурч сайхан хуушур шүү дээ. Амт сайтай ингээ гэр бүлээрээ ингээл явж байгаа ах тустэйгээ сайхан наадж байна. 4 жилийн өмнө энэ наадам үзчихсэн чинь. Тэрнээс бол арай илүү зохион байгуулалттай болсон байна. Тэгээ өшөө сайхан болоосаа л гэж бодож байна. Наадамчдын зүгээс наадмын хуушурын амттайгааг онцолж мөн худалдаа эрхлэгчдийн үйлчлэгэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм а.